Хүүхдүүд маань өнөөдөр амьдралынхаа алтан урт хугацааны амьдралынхаа алтан замдаар гарахад бэлэн болж бид удахгүй Монгол улсын ийм сайхан чадвартай, эрдэм мэдлэгтэй, амьдралын чанартай 24 иргэнийг улсдаа хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Гайхалтай өдрийг болно гэж бодохгүй жаад гинт хийлээ. Төсөөлснөөс маш гоё. Ингээд ээж аавынхаа нулимсыг тослуулаад баярлаад чин сэтгэлээсээ баярлж байна. Сургуультай болон үүсгэн байгуулагчдаа маш их талархаж байна. 12 дугаар ангидаа зориулаад энэ тоглолтыг хийж өгсөн боломжийг олгосон та бүхэндээ баярлалаа. Өдөр их дурсамж бүтээсэн гоё өдөр бол өнгөрлөө. Тэгээд энэ үеийг баг мартахгүй байхаа дараагийн 10 жил лав мартахгүй. Тэгээд их л уйлаа. Миний хувьд бол тэгэл нөгөө ээжигээ ээж уйлал тэгэл дагаал үлдсэн. Тэгээд их гоё өдөр болж өнгөрлөө миний хувьд бол. Өнөөдөр үйл ажиллагаанд бол яг өмнө нь зөндөө олон удаад урлагийн үзлийн тайзан дээр гарч мараад ер нь сандрал гайгүй байсан ч гэсэн яг ингээд ээжийнхаа нүд рүү хараад ингээд гинт ингээд нулимс цэлийн хоолоо ингээд чичрээд жоохон өнөөдөр дуун дээрээ тийм хэмээлээ. Гэхдээ өнөөдрийн сэтгэл зүй бол үнэхээр гоё лээ. Яг ингээд ээж хэлж чадаагүй үгнүүдээ харц тулгарч байгаад хэлээд өөрөөс нь сонсохыг хүссэн үгнүүдээ ч гэсэн сонсоод амжичлаа. Амар гоё өдөр байна. За өнөөдөр бол үнэхээр завгүй, үнэхээр дурсамж ихтэй. Одоо дараагийн хэдэн жил одоо ер нь ирээдүйд урсгад маш гоё өдөр болж байна. Тэгээд ангийнхаа хүүхдүүдийг ирээдүйд хамт урагшилж дэвшиж хамт яваасаа гэж хүсэж байна. За тэгээд өнөөдрийн 12 дугаар анги төгсөж байгаа сурагчтай маань хувьд цаашдын
эсэлтийн ерөнхий шалгалт, сургууль төгсөх, улсын шалгалтаа амжилттай өгөх, олон улсынхаа хөтөлбөрийн шалгалтуудыг илүү одоо амжилттай өгж ирээдүйн одоо өөрсдийн төлөвлөсөн ихтэй сургуулиудаа элсэн орох гэсэн улам том зорилтууд байгаа. Тэгээ үүнийхээ төлөө бид бүхэн хүүхдүүд маань хичээнгүйлэн ажиллана гэдэгт итгэж байна. Хүүхдүүдтэй амжилт хүсье. За энэ хичээлийн жил оргил олон улсын сургуулийг төгсөж байгаа 12 дугаар ангийн сурагчид маань оргил сургуулийн олон улсын хөтөлбөр одоо хамгийн анхлан амжилтаа хэрэгжүүлж байгаа сурагчдын нэг юм. За оргил сургууль маань 2025 оны 2 сар бага дунд 4 сард болохоор зэрэг дунд болоод агсан ахлах төвшнийхэн хөтөлбөрүүдийг олон улсад Кембрижээр одоо хүлээн хэрэгжүүлэх эрхээ бол хүлээж авсан. За ингээд энэ төвшний дагууд бол 2024 оны хавруул манай энэ жилийн төгсөж байгаа 12 дугаар ангийн нийтдээ бол 27 давхарцсан тоогоор математик, биологи, хими, физик гэсэн хичээлүүдээр 27 удаагийн шалгалт өгсөн. За энэ хүүхдүүдээс бол математикийн хичээлээр бол 17 сурагч өгснөөс 7 A4, B3, C1, D1 гэсэн юм үнэлгээнүүдийг өгсөн. За энэ нь бол олон улстай харьцуулах юм бол тухайн жилийн олон улсын дунджаас бол 21%-аар ингээд агсан ийм амжилттай дүн үзүүлж ирсэн юм аа. Хамгийн анхны AGC хийсэн үнэлгээг. За өнгөрсөн жил 2025 онд мөн AS хөтөлбөрийн түвшинд 11-р ангита нийтдээ болол математик, биологи, хими, физик, IT гээд нийтдээ 5 хичээлийг хүүхдүүд маань давхарцсан тоогоор бол шалгалтаа өгсөн, амжилтаа өгсөн. За мөн ялгаагүй математикийн хичээл дээр бол олон улсын дундаж бол 62% байхад бол манай энэ сурагчдын маань дундаж гүйцэтгэл бол 79%-тай шалгагдсан. За энэ хичээлийн жилд бол A level-ийн хичээлийг математик, хими, биологи, физик гэсэн одоо 4 хичээлээр одоо өгөхөөр оргил сургуулийнхаа олон улсын хөтөлбөрийн одоо хамгийн амжилттай анхны шанг тавьж байгаа гэдгээрээ энэ сурагчид маань бол манай сургуулийн одоо бахархал болсон сурагчид юм аа. За өнөөдөр хүүгийнхаа төгсөлтийн бас эцэг эхчүүдийн арга хэмжээнд ирсэнд бол маш их баяртай байна. Тэгээ хүүгээ сая бүжиглэх энэ гоё авьяасыг хараад үнэхээр хүүгээрээ бахархлаа. Би өөрөө ч хүүгийн гоё сайн бүжиглдэг гэж үнэхээр мэддэг байсан. Тэгээд хүүгээ сургуулийн амжилттай төгсөөд тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр өгсөн сургуультаа амжилттай элсэн суралцахыг өдөө хүсье. Тэгээд сургуулийнхаа багш нартаа бол эрдэмтэн багш нартаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Thank you.